Удахгүй цэрэгт явах гэж байгаа бол энийг дуустал нь үзээрэй. Миний хувьд 18 настайдаа 2 дахь зарлангаараа цэрэгт явж исэн. 22 оны 5 сард яваад 23 оны 5 сард халагдаж ирж исэн гэсэн үг. 10 сард би бол эхний зарлангаараа цэрэгт явах гад бол амар хүсэлтэй очсон чинь даанч жингэрээ тэнцээгүй. Харин 2 дахь зарлангаараа болохоор хизээч явахгүй бро очоод яаж ижаал тэнцэхгүй байгаасаа дахиад жингэрээ тэнцэхгүй байжаасаа гэд ер нь бол тэнцэхгүй байх гэсэн итгэлтэй очсон. Тэгсэн чи яасан бэ гэсэн чинь тэнцсэн. Уул нь би Япон явах гад виз маань яг 1 сарын дараа гарч ирсэн. Бас би шүтээст сурч ирсэн. Тэгээд шүтээсийн тодорхойлолттой давхар Японы ингээд явж байгаа хүсэлт мөсөл тиймэрхүү хоёр зүйлтэйгээ явж очсон. Тэгсэн чинь хурандаа байх шиг байсан. Тэгээд чиний хэн байх чинь надад хамаагүй. Монгол улсын энэ бол хууль чи явах ёстой гэд тэгээд намайг миний үсийг шууд хусаад тэр өдөр авч явж ирсэн. Тэр өдөр тэгээд би за ингээ миний амьдрал бараг шийдэгдчихүү дээ. Уул нь ингээ гоё амьдрах хүсэлтэйсэн чинь ингээ цэрэгт явчлаа одоо яана гэж бодож ирсэн. Тэгээ би ерөөдөө их сургуулаасаа гарцсан байсан тухайд шүтээс сурж аваад гарцсан байсан. Тэгээд уул нь Япон явах гээд байжсэн чинь Япон маань бүтлгүүтцсэн. Тэгээ би одоо цэрэгт явах оролцсон. Ингээд их сургуулаасаа гарцсан Япон явах жагаад бүтлгүүтцсэн. Надад ингээ айгу хүнд байдал тулгарч байгаа. Би бол тухайн үед яг 2 найзтайгаа хамтаас явж ирсэн Япон руу. Тэгээ гурлаа хамт явж ирсэн. Тэгээ манай Тангаргийн баяраар яг намайг явцсан байхад тэр хоёрын хариу нь буюу яг визэн шар удас нь гарцсан байсан. Тэгсэн чинь би Тангаргийн баяраар би Монгол улсын иргэн бэ Тангаргаа өргөж исэн. Тухайн үед би яас бодож исэн л таа. Би яагаад юм азгүй юм бэ? Би яагаад юм буруу шийдвэр гаргад юм бэ тий? Энэ ямар сонин юм болчихвоо гэдэг. Ер нь л айгүй харамсаж ирсэн гэх юм уу? Хийсэн зүйлдээ харамсна гэж харамсал байдаг шүү дээ. Гэхдээ хийсэн зүйлдээ харамсах, хийгээгүй зүйлдээ харамсах гэдэг хоёр харамслын. Хийгээгүй зүйлдээ харамсал нь бүр амар том харамсал байдаг. Бараг хамгийн том айдас гэж хэлж болно. Харин хийсэн зүйлдээ харамсах айдас буюу яг харамсал нь зүгээр л туршлага буюу сургамж олж үлддэг юм байна лээ. Тэгээ миний үед ингээ хоёр найз маань яг тэр өдөр онгоцорносээд би болохоор Тангаргийн баяраар гэрийнхэнтэйгээ уулзчаад буцаад цэрэгтээ оройн тоогоо игээд нөр цэргийн хоолнуудаа идээд ингээд явсан. Тухайн үед надад толгоонд амар их бодлоо орж ирсэн л та. Тухайн үеийн яг бодлуудаас салаад хамгийн толд үлдсэн. За би цэргээс халагдаад яг жинхэнэ зоригтой бүр жинхэнэ ална гэсэн бодолтой цэргийн 1 жилийн үргэлжлүүлсэн. Тэгээд Тангаргийн баяраас хойш би айгүй их ном уншсан, айгүй их тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэл хөтлсөн. Халагдаад би тий заавал тэрийг ингэн тэгнэ гэд. Айгүй зоригтой подкаст дээр нууцаар манай гонжоод заримд нууц байсан. Тэр утсаар нь сензэн ингээд гоё сошиалаас оцорчихгүй ингээд тархиа бас жоох ингээд сэргэх маягтай байсан. Нарс 1 жил бол гар дээр тогтмос тунаагаад айгүй би маань ч гэсэн хөгжиж исэн. Айгүй цээжтэй болоод цээж маань айгүй хөдөлж мэдлүүд би балдараас сайжирсан, хурдангүйдэг болсон тий. Асар хөдөлгөөнд ажиждаг. Биш хүчтэй болсон тархи маань ч гэсэн айгүй зөв бодолтой болж эхэлсэн. Тэр нь бол цэрэгт явахгүй гэж бодож исэн хүний хувьд цэрэгт явсан тэр залуу одоо энд ингээд YouTube имжлэгээ сууж байна. Унсан цэрэгт явсандаа харамсахгүй байна. Надад бол маш их зүйлийг зааж өгсөн. Би юм ойж чаддгүйсэн. Тэгээд юм ойж чаддгүйсэн. Орныхоо нөгөө хүнчлийн давуу гэж чаддгүйсэн. Өглөө бролтер сэрч чадахгүй юм бол бүр гутлаа тослох те. Юу нь юу хийж чаддгүй бүр жинк айлын ирэхэл айлын баг хүүштэй гэж айлын баг хүл явсан. Тэгэл олон аав хүүхдүүдтэй мөр зэрэгцэл яваал ойлоод юм байлаа. Таад би тэг яг нүгээр юу хэлэх гээд байна гэхээр цэрэгт явахгүй гэж бодож байгаа хүмүүс нэлээд байгаа. Би үгүйсээ тэгж бодож байгаа явцсан юм байхгүй юу? Санаанд үгээр л явцсан л та. Аав ээж нар ч юм бас те ялангуяа ээж нар ингээ хүүхдээ цэрэгт явуулах одоо фэйсбүүкээр ч юу явж байгаа л те. Ингээд хитэн цэрэг ингээ зодуулсан, зарим бүр амар алуулсан гэх те амар муу мэдээ явж байгаа. Тэгээ миний хувьд яг юу гэж зөвлөж гинэ вэ гэхээр цэрэгт явбал яг 18 нас хүрээд яг эхний зарлангаараа л яваарай л гэж. Тэгэхгүй тэгээд одоо манай он жавууданд одоо 22-тай, 23-тай тийм залуус хүртэл явж исэн. Хүүхдтэй болсон, хүүхдэн дөнгөж төрсөн тий. Бүр хүүхдэн төрөж байгаа жирэмсэн ч юм уу. Найз өхөнтэй ч юм уу нэлийн асуудалтай ингээд их сургуулаа яг төгсөж ирсэн 4-р курсын оюутан хүртэл явж байна. Тийм болохоор guys эрт явуулал хожтой юм байлээ шүү л гэж хэлээ. Тэгэхгүй 22, 23 хүрэл яг ингээд их сургууль төгсөөд ч юм уу. Яг нэг карьер мэрэг дөнгөж эхлээд яг гоё болж исэн чинь цэрэгт явцдаг. Тэгээ айгүй хэцүү болт юм байлээ. Гэдгийг анзаарсан. 18 хүрэл шууд явсан дээрээ гэж бодож байна миний зүгээс. Явъя гэж хүсэж байгаад яалч эрүүл мэнд дээрээ тий тэнцэхгүй хүмүүс бас нэлээд байд юм байлээ. Тийм болохоор та тэнцчихвэл заавал яваад ирээрээ. Цэргийн 1 жил хайрын 1 жил биш байдаг юм байна лээ шүү. Эр хүн болгоно ер нь бол туулах ястай бас дурсамжинд тод үлдэх нэг их хэсэг гэдэг юм байлээ шүү. Бас цэрэгт явснаас олон аврагчдтай ингээд зов хүйдээ зовно тий
жаргах үедээ хамт жаргана. Нэг тоогоноос хоол идж байгаа. Цэрэг гэдэг үг чинь зэрэг гэдэг үгнээс ялгаад байдаг шиг бүгд яг ижилхэн байна. Ижилхэн хувцс өмснө. Ижилхэн газар унтна. Тэ ижилхэн хоол идэнэ гэл бүх зүйл ижилхэн хийнэ. Болохоор цэрэгээс бол нэлээд юмсалсан өглөө иш цэрэг байна тий. Ер нь бол өдрийн яг бүр яг тогтмол цаг тантаа тогтмол цаг цэрэхээс ахуулаад амьдрал гэдэг чинь яг ийм байд юм байна шүү дээ. Одоо жишээ нь guys аав ээжтэйгээ ингээд гэр бүлтэйгээ ингээд цэрэгт явахтай байхад ямар байсан цэрэгт явцсан байхад ингээд гэр бүлээ санахад надад байсан бүхэн чинь аюу гоё том зүйлээсэн байж тээ тий. Жижигхэн зүйлийг хүртэл ингээд таашааж болтой юм байна лээ. Цэрэгт бол жижигхэн зүйлийг зүйлээс ч гэсэн аз жаргалыг мэдэрдэг юм байлээ. Цэрэгт явж үзсэн хүмүүс үзчихвэл бас цэрэгт явсан талаараа комент хэсэгт үлдээгээрэй манайхаа. Сонирхолтой гоё зүйлсийг бас бусдадаа хуваалцаарай. Халагдах төхөөд ирэхээр л бас гоё штэ. Гадаа нойлтой байхгүй тэгээд гадаа нойл дээр халагдах хэдэн хоног үлдлээ гэж хоногоо тоолол эхэлнэ. Тэрхний нэг сар шин цэрэг багт бол уйлсан уйлаа. Тэрээс наал тий. Амар дураараа байсан юм чи ингээл өглөө тэдэн цаг цэрэх хөстэй тэдэн цаг томдох хөстэй өдөржингөө юм хийсдэг. Бүх зүйл нь ингээд цаанаас нь ингээд заагаад өгчдөг. Өөрийнх нь хүснээр имиж болохгүй тий. Одоо байгаа амьдралтай бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Ямар ч одоогийн нөхцөл байдал төрөхөд бол цэрэгтээс нэг жил манай аюул тус болсон гэж боддог. Тэгээ аюул сахилга баттай. Одоо өдөрт заавал рeel буюу бичлэгээ ингээд өдөр болгон оруулна гэсэн бол яг оруулахыг хичээдэг. Зэн сахилга батаас нөлөөсөн гэж боддог. Ямар ч хорон мөчрийг ингээд зүгээр өнгөрөхгүй үр бүтээлтэй та хэд дасан хэрэгтэй мэдээлэл хүргэхийг хичээж байна. Манайхан тэгээд за тэгээ guys subscribe дараагүй хүмүүсээ бол subscribe дараарай. Гой гой тогтмол бичлэг оруулахыг хичээнэ. Бас наа ингээд хараахан YouTube дээр хүмүүс ингээд дэмжихгүй болохоор би YouTube-ээ тууштай хийж чадахгүй байгаа юм шиг байлээ. Тийм болохоор дэмжээрэй манайхан. За тэгээд дараагийн бичлэгээр болцгаая.